Өсвөр насны дээр аав ээжийн нэг л үгэн дээр ингэ барьж өөрийгөө зөв байх ёстой гэдэг зүйлийг ингээ хадгалж ирсэн. Тэр маань болохоор аав ээж охиндоо итгэдэг шүү гэдэг тэр үг байсан. За сайн байцгаана уу их бацэргийн хүүшнээ. Тэгээд энэ хүүшнд нэг юм гоё захиа гэхүү энийг яг нэг уншиж үзэх болохоор юу гэдгийг мэдэхгүй. Тэгээд энэ миний багын зураг. Тэгээд манай ээж нэрийн сургалт суусан гэд. Тэгээд хүүхдүүдтэй юм битсэн гэдгийгсэн. Тэгээд хамтдаа уншмаар санагдаад тэгээд яг юу байгаа бол бодчихын тэг хамтдаа уншия. Хөөрдөн хөөргөн 20 шинж. Моомноос гараад хөх чинрээд ирэхэд аяганд саагаад уулгаснаас дараа өдөр нь аяга бариад мөөмөө гэд ирэх чи хайр булаа. Хаашаач явсан дагаж явахыг хүсдэг чи хайр булаа. Бүх зүйл нь нүд ам хамар гар хөл өөцгөн бяцхан хөөрдөн байсан чи минь хайр булаа. Нуугаад эзэн чихрийн цаасыг үүнийг хин эзэн гэд ханаас хамаагүй гаргаад ирдэг чи хайр булаа. Ээж нь толгой өдлөө гэхэд аюу ус хийгээд ирдэг чи хайр булаа. Ахыгаа дагаад ягачгүй эрт уншиж сурсан чи хайр булаа. Юмд дадтай сайн суралцдаг байсан чи хайр булаа. Яг түлээ тагм. Төлгөөхөн даруй зантай чи минь хайр булаа. Хинтээж хэрүүл хийж атгаардаггүй чи минь хайр булаа. Аав ээжигээ сэтгэл зүрхнийхээ гүнээс хайрлаж хүндэлдэг чи минь хайр булаа. Ямар ч үнийг муугаар ярьж хардаггүй сайхан сэтгэлтэй чи минь хайр булаа. Хэцүү байсан ч буулт хийж чаддаг чи минь хайр төвчээртэй булаа. Чаддаг төвчээртэй чи минь хайр булаа. Аливаа зүйлийг бодож тунгааж байж дуугардаг чи минь хайр булаа. Үр хүүхдүүдээ тултал хайрладаг хайр дүрм чи минь хайр булаа. Хань ижлээ бүхэл сэтгэлээрээ хайрлаж чаддаг чи минь хайр булаа. Нөхрийнхөө найдвартай ард тал туслагч нь байж чаддаг чи минь хайр булаа. Сайн муу гэлгүй хэнийг ч халахгүй харцдаг чи минь хайр булаа. Зүр сэтгэлийнхээ гүнд гоо үзэсгэлэн тогтцлоо чадсан чи минь хайр булаа. Хаашаач ямар ч үед байгаагаараа сэтгэлээрээ байж чаддаг чи минь хайр булаа. Аливаа зүйлд тууштай үнэнч байж үр дүнгийн харахыг хичээдэг чи минь хайр булаа. Бурхан дотор тууштай алхаж байгаа чи минь хайр булаа. Гэнэ. Хөөрдөн хөөргөө 20 шинж гэдэг ингээ 20 шинжийг бичсэн юм байна л да. Йоо хамгийн нийтдээ нуугаад ицсэн чихрийн цасыг үүнийг хийцэн гэд ханаас ч гаргаад ирдэг гинэ. Йоо би баг бахтай яг тийм байсан шүү дээ. Цэцэрлэг сургуулиасаа ирээл ингээл гэрээ шууд ингээл гүйлгээл тойруулаад хардаг. Тэгэл хог хаягтай ч юм уу те эсвэл албаар нэг зүйл гаргаж ирээд хогийн савд хийхдээ хогийн савч хийгэлтэй гэж юм. Тэгэл чихрийн цаас ах бол гэртээ ирсэн хин чихэр идсэн гэл тэгэл тэрнээс ш тэр нөгөө жоохондоо амар мөрдөгч болно гэж боддог байсан. Энийг урьсан ч тэр бас амар санаад орч. Ягаад өвөлж үү? Ихтэй ингээд бас аав ээжээс ийм зүйл авах амар гоё юм байна. Тэгээ миний хувьд ч гэсэн хүүхдүүдтэй би нэг охиноо төрхөөс өмнө жирэмсэн бахта 3 хүүхэдтэй зориулаад гоё дурсгалын гэх юм уу юу гинтэй хөгжүүлтэй яг ингээ баг байсан зүйлүүдийн бичиг гэдэг юм 3 дэвтэр авч ирсэн баггүй. Гэхдээ одоо хүртэл бичиг байгаа л та. Тэгээд яг хүүхдүүдтэй хэлхийг хүсдэг хүүхдтэй ингээ гоё хөрхөн дурсамжтай үйл явдлуудын гоё бичээд 18 нас хүрэхээр нь гоё үгүй гэдэг юм дэвтэр авч ирсэн. Тэгээд ээжээсээ энийг авчаад гинт яг энийгээ бас яг бичих ёстой юм байна гэдгийг бодлоо. Тэгээд яагаад тэгэхээр бид нэр ингээд өдөр тутмынхаа амьдралд тэгээ хүүхдийнхаа тэр хөөрхөн зүйлүүдийг мартчихад байдаг учраас тэгэхээр эрс шийдлэх юм уу тийм уг нь бичнэгээ бодсон байсан. Тэгээд юусоо бичиж чадахгүй байгаа гэдэг. Яг энэ дээр ингээд цаг гаргаад бичгнээ айгуу чухал юм байна. Хүүхдийнхаа хөөрхөн дурсамжууд ингээд биччихээ дараа нь хүүхдэд ингээд өгөөд уншуулахаар амар гоё юм байна. Тийм үжил хөөрхөн хүүхдүүдийнхаа дурсамжтай зураг тэг үйл явдлуудын гоё
бичгээр шийдлээ. Тэгээд ээжийнхээ хувьд одоо ч гэсэн яг юм бяцхан хиний ч хувьд тийм гэдэг багт аав ээж нь яг хүүхдээ яг тэр жижиг бяцхан дүр төрхөөр нь л бодож идэг. Тэгээд хүүхэд тахтай гаргаж ирсэн тэр үйл явдлуудыг ч гэсэн ээж аав нар маань санаж идэг тийм. Тэгээд том болохоор яг заримдаа өөрийнхоороо зөрүүдлэх, өөрийнхоороо байр суурин дээр зогсох гэж тийм үйлдэл үг хэллгүүдийг гаргаж идэг. Аав ээжигээ гомдоос үе бас зөндөө байсан байхаа. Тэгээд гоё дурсамж зэрэгсэн гоё зүйлийг бичиж өгсөн ээжтэй маш их баярлаа. Тэгээд хүүхэд нь охин нь яг энэ бичсэн шиг үргэлжлүүлээд тийм бас буруу алхах хэрэггүй. Тэгээд би яг одоо ингэ бодохоор би аав ээжийнхээ яг өсвөр насны дээр аав ээжийн нэг л үгэн дээр ингэ барьж өөрийгөө зөв байх ёстой гэдэг зүйлийг ингээ хадгалж ирсэн. Тэр маань болохоор аав ээж нь охиндоо итгэдэг шүү гэдэг тэр үг байсан. Тэгээд тэр үгийн тэр итгэлийг алдчихгүй юмсан гэж айгүй хичээж мэдээж явж байсан. Тэгээд тийм тийч бас буруу зам руу явж будаа тэгээгүй гэдэг ч юм уу. Тэг ямар нэгэн том эрсдлээс бас намайг хамгаалж исэн баха гэж боддгийн. Тэгээд одоо ингээ санаж байгаа юмнууд яхад бүх юм жижиг чимхээ тавьсан юм шиг миний жижиг охин гэж тэгдэг байсан. Тэр бяцхан охин одоо ийм том болсон байна. Тэг 3 хүүхдийн ээж болсон байна. Тэг авчтай маш их хайртай шүү. Тэгээд цаашдаа ч гэсэн итгэж байгаа тэр итгэлийн алдахгүйгээр улам сайн хичээх болно. Сайн ээж, сайн хань байх болно. Тэгээд хоёртой маш их хайртай шүү. Тэгээд энэ удаагийн бичлэг бол ээжээсээ ирсэн маш хайр булаа. Ээж авдаа тийм тэр охин нь байна гэдгийг бол мэдэрсэн бичлэг байлаа. Тэгээд дараагийн бичлэгээр бас хамтдаа байгаарай. Тэгээд subscribe, like гэдэг дарахыг бити мартаа.